Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд өргөе. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Оми нар ажиллаж байна. Сонсогчдоо сайхан амарсан уу? Шинэ 7 өдрийн мэнд хүргэе. За шинэ 7 өдрийн мэнд. За өвлийн сүүлийн хүүтэн өдрүүд үргэлжилж байна да тий. Хавар болоход нэг 10 хоног л дотор байна уу? Тэглээ дээ тий. За тэгвэл 2 дугаар сар бол онцлогтой сар. Бидний уламжлалт сар шинийн баяр болдог. Хүн болгон сар шинийн баярыг бэлтгэлдээ орсон байх. Тэгээд давхар бас сүүлийн үед залуучуудын дунд магадгүй илүү дэлгэрээд байгаа тий. Валентины баяр бас ойлголцод төгссөн байна тий. Тэгвэл бид Валентины баярыг ухтаад хайр гэдэг сэдвийн хүрээнд энэ 7 хоног ярилцахаар болсон байна. Гэхдээ яг баяр сурталчилж байгаа юм биш. Яригадаад идэх тэр яг хайр гэдэг зүйл нь юу юм бэ гэдэг талаар илүү ойлгох, бодож тунгаах цагийг гаргахыг хүсэн байна. Тэгээд бид хайр гэдэг сэдвийн хүрээнд эртний грекийн нэршлүүдтэй хамт мөн Библийн дагуу тайлбарлсан ийм цоврал үгийн цаг явах нэ. Тэгэхээр өнөөдрийн үгийн цагаараа Платиа буюу өөрийгөө хайрлах талаар зүрхээ хамгаалах дуудлага гэсэн сэдвийн дагуу үгийн цаг маань явах нь. Тэгээд сонсогч та бидэнтэй хамт байгаарай. Тэгэхээр нөгөө өөрийгөө хайрлах гэдэг нь хүмүүстэй өөрийгөө хайрлах нөгөө эгогаа тэжээх гэдэг ч юм уу те. Одоо юу гэдгийг өөрийнхөө буруу юмнуудыг дэмжигч гэдэг юм уу те. Амиа бодох гэдэг ч юм уу. Тэр тухай ярих гэдэг нь гэж бодож байгаа бол та хамтдаа байгаарай гэж хэлмээр байна. Бас тийм зүйлд их бодоо соригдоод байдаг хүмүүс бас нэвтрүүлгээ таагалж байгаа болох үгс те. Окей. За тэгвэл хэдүүлээ. Үгийн цаг руу орохоос өмнө хамтдаа эзэн бурхныхаа өмнөрөөд түүнд магтаалыг өргөцгөөё. Бид зүрхэнэж өдөгсөхдий ариун сүнс минь даруй байлгаач хорамчтай бозар бүхнийг нуран хаж байна бид ойцэн цэвэр зүрхийг цэвэр бүхнийг танаас агуулж байныг үсэж цэвэр зүрхийг цэвэр бүхнийг танаас агуулж байныг үсэж эрен үеийнхэндээ таны царайг хахыг зөвшөөрөж о Яаковын бурхан эрен үеийнхэндээ таны царайг хахыг зөвшөөрөж о Яаковын бурхан зүрхэнэж өдөгсөхдий ариун сүнс минь даруй байлгаач хорамчтай бозар бүхнийг нуран хаж байна бид ойцэн цэвэр зүрхийг цэвэр бүхнийг танаас агуулж байныг үсэж цэвэр зүрхийг цэвэр бүхнийг танаас агуулж байныг үсэж эрен
Яаковын бурхан Цэвэр бүхний танаас агуулж байна хүсэж цэвэр зүрхий цэвэр бүхний танаас агуулж байна хүсэж Шороч о Яаковын бурхан иргүйхэндэ таны царай хахи Шороч о Яаковын бурхан цэвэр зүрхий цэвэр бүхний танаас Цэвэр зүрхий цэвэр бүхний танаас агуулж байныг хүсэж эрэнгүйхэндээ таны царайг хахи зөвшөөрөөч Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За бид өнөөдөр хамтдаа сургаалт төгс намын 4-р бүлгийн 23 дахь ишлэлийг хамтдаа харна. За тэнд зүрх юугаан урьдан хамгаал амийн болгоо түүнээс ундръё гэсэн байна. За зүрхээ бүхнээс илүүгээр хамгаал учир нь амийн болог түүнээс ундарна гэж. Тэгэхээр одоо миний хувьд одоо 90 оны анхны орчуулгаас ахуулаад бараг бүх орчуулгыг уншиж байгаа болохоор заримдаа арай өөр үг хэлэх шиг санагдах юм бол та хүмтий гайхаарай. Тэгээд ер нь бол бид нэр ихэвчлэн 2019 оны орчуулгаар явах хааштай ер нь явах болж байгаа шүү да. За Библиэд өөрийнхөө хайрлахыг сануулсан учрыг бидний бардамнах сэтгэл, хувиа бодох сэтгэл одоо нүгдгийн өөрийнхөө одоо доторх шунал хүсэл одоо бороо хүсэл мөрөөдлийг юм уу эсвэл атгах санааг хөгжүүлэхдээ ерөөсөө анзаарч болохгүй. Бас харамлах одоо гамнах одоо юу гэдгийг тэр бүхэнтэй бас ерөөсөө андуурч болохгүй гэж. Хүмүүс нөгөө нэг өөрийгөө гэдэг үг чинь өөрийгөө гэдэг үг өөрөө яаж сонсогддог вэ гэхээр одоо өөрийгөө бодъё. Одоо байли. Бусдын төлөө явахаараа нэг бол одоо өөрийгөө бодъё. Одоо өөртөө хураа, одоо өөрийнхөө ирээдүйд анхаарал тавья. Одоо өөртөө хөрөнгө оруулалт хийе өөрийгөө гэж. Гэтэл Библиэлд Бурхан биднийг өөрийгөө хай гэсэн юм уу? Бурхан биднийг өөрийгөө хай гэж хэлээгүй даа л. Бурхан юу гэж хэлсэн бэхээр ерөнхийдөө бол зүрхээ илүү их хамгаал, өөрийгөө хамгаал, өөрийнхөө зүрх сэтгэлийг цэвэрлэх, амжилтаа цэвэрлэх зөв замаар явах өөрийнхөө амьдралдаа буруу орлого болон одоо Бурханы хүсэлд үл нийцэх гэм нүглийн арга замаар олж авсан зөвлөдөө амжилтаасаа гаргах, хаях тийм үү? Тэр зүйлүүдийг хэлж байгаа зүйлүүд нь хэдийгээр ингээд дандаа ингээд Бурханы ингээд хэлж байгаа зүйлүүд нь ингээд бид нар бусдад хандах талаар ингээд байгаа гэж бид нар Бурханыхаар бусдад хандах үед бид нэг юу таарснаа хураана өөртөө хүмүүс яаж хандаасаа гэж хүсэж чинь түн шиг хүмүүс тэгж ханд гэх мэтлэнтэй сургаалуудын дотор Бурхан биднийг яг үнэндээ энэ их харилцаа, энэ их шаардлага, энэ их хуйлууд, энэ их заавар зөвлөгөө, тушаал журам дотор хамгийн гол нь биднийг
ямар их хайрладаг вэ гэдг нь харагдаад байна. Тэгэхээр аливаа сургаалууд аливаа одоо юу гэдгийг Бурхны биднээс шаардж байгаа зүйлүүдээс одоо Бурхан яагаад энийг надад шаардсан бол гэдгийг олж харж сурах нь хамгийн чухал зүйл байгаа. Тэгэхээр өнөөдрийн ишлэлээр бол яаж ихээр зүрхээ бүхнээс илүүгээр хамгаал гэдэг үг бол гарч байна. Тэгэхээр Бурхан биднийг одоо юу гэдгийг те буруу зүйл өөрийгөө золиослохыг ч юм уу эсвэл биднийг зүрхний шархтаагаар удаан амьдрахыг ерөөсөө хүсдэг. Тэгэхээр бидний зүрхнээс л одоо хайр ундарч гарч байна. Бидний зүрхнээс л зөв хандлага юм уу эсвэл те үнэт зүйлийг ойлгох тэр зүйл бол гарч ирж байгаа. Тийм учраас Бурхан өөрөө бас энэ зүрхийг хамгийн анх одоо те өөрөө ингээд амин сүнсийг үлээж оруулаад амьсгалуулсан нэгнийхээ хувьд зүрхний тохиолтын эхнийхийг нь өөрөө өгсөн нэгнийхээ хувьд бол Бурханаас үүсэлтэй бидний дотор явсаар байгаа одоо маш чухал нэг хэсэг бол бидний зүрх байдаг. Тэгэхээр эрдэмтэд ингээд хүүхэд бие болж байгаа явцыг ингээд яж хагаад яг нэг тэр хэсгийг алдчихдаг гинэ. Яг ингээд авч так гэл би болчдөг. Тэгэл яг ингээд явж так гэл тохилчдөг. Тэ? Тэгээ яг тэр хэсгээр бол яалтчгүй нэг Бурхны оролцоо байна гэдэг зүйлийг бол ярьдаг байхгүй. Тэгэхээр нэг зүйлийг амин болго үүнээс ундарна гэдэг бол зөвхөн сэтгэл хөдлөл юм уу эсвэл одоо тэ ингээд одоо тэр бүхнийг бол ярихгүй байгаа. Юуны талаар ингээд яриад байгаа юм гэхлээр би өөрийнхөө дотор байгаа Бурханаас яг надад өгөгдсөн бүх хүмүүст гаргадаг. Бид нар одоо юу гэдгийг хинбэ гэдгээс шалтгаалаад тэр хүнд тохирсон бие байж өгөөд байдаг. Харин бидний яг зүрх болохоор яг бид нар өөрсдөө байдаг. Бид нар өөрөө өөрсдийгөө хуурах гэж оролдоод бол ирэхгүй шүү дээ. Тэгээд за бид нар одоо заашин би өнөөдөр өглөө гарлаа, гэрээсээ гарлаа. Хичээлдээ явж байгаа хоёр охинтой дадлаа. Сайн байна уу? Сайн байцгаана уу? Мэдлээд өнгөрлөө. За тэгээд такси барих гад нэлээд удаан зогслоо тий. За тэгээд тэрүүгээр явж ирсэн манай тентгийн ах нар ингээд янз бүрийн хүмүүс өглөөний мэд хөтөн өдрөө шүүгээд ингээд тий. Дүү хүмүүстэй таалдахад ах хүн шиг тий. Ах хүмүүстэй таалдахад дүү хүн шиг. Таксийн цуунгуудаа би зорчигч хүн шиг тий. Таксийн дотор цуунгуудаа Европт амьдарч байгаад ирсэн залуу манай Монголын утаа гэдэг стрессгүйд тий. Ахмад хүн сонсож өгөө. За юм үзээд ирэхээр нүд өөрчлөгддөг шүү эднэргээд ингээд гэхдээ өдрөө ингэж стресстэй ихлээд яах вэ гэдэг ингээд ахмад хүний хувьд ингээд чиглүүлж өг. Бид хааны газар бидэнтэй харилцаж байгаа хүн хэн байхаас шалтгаалаад тэр хүндээ дохирч ингэж бид нар бол хандж өгч байгаа. Ингээд хандаад яваад итэл нэг Оскар гэдэг нэг хүн байдаг шүү дээ тий. Оскар нэг үг хэлсэн байдаг шин. Ер нь бол дэлхийд дээрх бүх хүн дүртэй. Чи ч гэсэн өөрийнхөө дүр дээр тоглож явах хэрэгтэй шүү гэж. Хүмүүсийн дүр дээр тоглож явсаар ягаад гэвэл амьдрал дэндүү богино шүү гэдэг үг хэлсэн. Тэгвэл Бурхан яг сайн байр одоо яг оргилмаа гэдэг энэ хүмүүсийг яг ямар байгаасаа гэж хүсэж ихээр өөрөөс нь яг ихтэй зүрхээ хайрлж хамгаалж ягаасаа гэж болгосож байгаа. Бид нэр энэ зүрхийг бусдын төлөө ингээл бусдад тохируулаад ингээд яваад ах юм бол эн чинь тэ уг нь бол биднийг өөрсдийг маань Бурхны замаар явхад Бурхантай харилцаатай байхад тэ гим нүглийг эсэргүүцэд өөрсдийгөө аргатахад өөрсдийгөө одоо хүчрхэгжүүлэхэд урамшуулахад өөрсдийгөө хайрлах шалтгаан олж гаргахад тэ өөрсдийнхөө үн цэнийг мэдхэд зориулагдаж зохилж байдаг энэ зүйлийг бид нэр байнга бусдын төлөө тэ дуртай дургу бүр ингээд хэцүү байх үедээ шархтай байх үедээ өөрөө өвчтөй байх үедээ өөрөө химнэл алдаж явах үедээ ч юм уу байнга ингээд зориулсаар байх юм бол яах вэ? Бид бас үлдээ яадаг гэж. Тэгээд зөвхөн тэгээд дараад нь өвдөн тэгээд дараад нь одоо юу гэдгийг тэр зүрхнээс гардаг тэр сайхан бүхнийг гаргаж чадхаа болж эхэлдэг. Тэгэхээр зүрх гэдэг үг бол ерөнхийдөө бол Библийн утга нь бол андаа зүрх сэтгэл гэдэг үг монголчуудтай адилхан хамт явдаг. Сэтгэл минь юундаа өвдөрнө, зүрх минь юундаа өвдөнө. Тэгэхээр өнөөдөр юуны өмнө та бүхнийг зүрхээ хамгаал гэж хэлмээр. Та бүхэн цаас аваад асуудлуудыг бич. Тэгээ зүрхий чинь өвдөгч байгаа асуудлуудыг бич. Тэгээ тэр нь түр түр өөр хүн дээр өрнөж байгаа зүйлд та хөндлөнгөөс өсөж ороод дэндүү их шаналаад эсвэл өөр хүнээс танд зүгээр нэг янз бүрийн байдлаар хандчаад одоо тэгээ тэр хүн чинь ингээд амьдралаас чинь гараа явчихсан хаа тэрийг үргэлжлүүлээ те тэр хүн нэг л үг бичсэн байгаа та бүтэн цаас юм бичээ толгоондоо өөрийгөө зовоод ингээд байгаа бол одоо яг зүрхээ ингээд яг өөрийнхөө зүрхий чинь өөрөө зовоож байгаа зүйлээс бусд ингээд та ерөнхийдөө тэр цаасан дээрээс ингээд дарчих гэж. Тэгээд магадгүй та өөрийгөө ингэж зовоод өгч бол намайг хинч хайрлахгүй.
Тэ? Тэгээд тэр шалтгаан бол юу гэхээр хөвчлэн их хүнийг хайрлсан хүмүүс тэгж боддог. Намайг хинчаар. Яг тэгэхээр өөрөө хайрлаад байгаагаа мэдээд байгаа болохоор тэгээд өөрөө хайрлаад өөрөөс нь хайр авсан хүмүүс баярлж байгааг нь хараад өөрөө бас тэгмээр ингэ байгаад байтал өөрт нь тэгж хандж байгаа хүмүүс байдаг. Тийм болохоор нэг зүйлийг бурхан бол эндээс сануулж байгаа. Чи хайрлахыг мэддэг бол хүмүүс хайрлахыг мэддэггүй гэж боддог. Тийм болохоор чи хайрлсныхаа дараа өөрийн чинь хүмүүс хайрлна гэж хүлээхдээ өөрийнхөө зүрхийг зовоож болохгүй гэж. Учир нь зүрх чинь хайрлагатай баяртай бол чи түүнийг л хийсээрэй гэж. Хайрлахгүй байгаас бол чи зүрх юунаас болж өвддөг вэ гэдгийг мэддэг учраас бусдыг хайрладаг байх. Тэгвэл чи өөрийнхөө зүрхийг тэ хинч гомдогоогүй, зовоогоогүй байхад битгий зовоо гэж. Тэгэхээр амийн булаг зүрхнээс ундран гар. Бичээс бид нарыг одоо энд ингэж хэлж байна. Зүрхээ юунаас бүхнээс ингээ хамгаал гэж хэл. Бидний ингээ зүхт мохт ингээ холд те одоо юу гэдгийг алга болго одоо зүрхээ зоогоод байгаа зүйлүүдэд алга болго гэж хэлээгүй зүгээр хамгаал гэж хэлж байна. Ягаад тэгэхээр бидний зүрхний эсрэг товтлогоо бол бүр хизээч зогсохгүй товтлогоо байна. Бид өөрсдийнхөө зүрхийг хайрлах ч юм уу эсвэл өөрсөдөө цаг гаргах гэдэг зүйлийг бодод төлөвлөж байгаа боломж гаргахаараа ч юм уу те их цөөхөн удаа гаргаж явах үед харин бидний зүрхийг шархлуулах, бидний гомдоох, бидний зүрхийг хүнд амжиглуулах, бидний урам зориг алга болгох те бидний зүрхнээс гарах байсан тэр олон сайн сайхан зүйлүүдийг гацаанд оруулах, төгжрөлд оруулах те бөглөөсд оруулах тийм зүйлүүд бүр 24 цаг бүр зүгээр бидний унтж байгаа хүртэл явагдчихийдэг гэж. Тиймээс бурхан үйлчлсэн гэхээр зүрхээ хамгаалав. Тэгээд бурхан үйлчлсэн би зүрхийг хамгаалж байна. Тэгэхээр бид нэр өөрсдөө бас энэ зүрхийг усаа хамгаалж чадахгүй байна. Тийм учраас бурхан бидний зүрхийг хамгаалдаг. Хэрвээ бид нэр Марк 1:35 ингээд харах юм бол Есүс өөрийг нь ойлгохгүй байгаа. Гэхдээ өөрийнх нь сонгож авсан өөрийнхоороо л өөрийг нь хайрладаг тэр дагалдагчдаас хэсэг хугацаагаар холдож байгаа дандаа залбирх цагийг гаргадаг гэсэн. Есүс яагаад хамт залбирал та гэж нэг хэлдэггүй байсан бол. Гэтэ Есүс дараад нэг бүр амьдралынхаа хамгийн чухал үед нь надтай хамт нэг ганцхан цаг байгаад өгөөч гэгээд 3 удаа гоохот тэр нь унтаал байсан байхгүй. Тэгээд Есүс маш их ганцаардаж, маш их одоо хүндэгтэй байдалд орох үед бурхан тэнгэрлэлчээ илгээж түүнийг аргадаж, түүнд үйлчилж, түүнд тусласан тухай гардаг. Зүрх юунаас болж өвдөх вэ? Буруу үг яриа, мэдээлэл харилцаа, гомдол, атаархал зүрхийг гинэт биш аажмаар бохирдуулж яд. Харин урам хугаралт тэ өөрийгөө буруу ойлгох гэх мэт зүйлүүд нь зүрхийг төв зүгээр байж хад зүгээр гомдоочдөг. Би нэг юм өглөө ойлголоос юу ойлгоогүй. Тэр юу намайг хураад байгаа юм бэ? Тэр юу намайг ашлаад байгаа юм байна гэдэг. Гүчи яаж мэдвч гинт гэж бодогдлоо. Нэг ийм хүмүүс бас байна. Тэгэхээр ингэж зүрхээ шархлуулах зүйлүүдийг илүү хийх хооронд харин зүрхээ хайрлах зүйлүүд рүү илүү анхаарлаа хандуул. Эрүүл мэндийн хувьд ч гэсэн. Өөрийгөө хайрлна гэдэг нь би зүгээр гэж жүжиглэх явдал ерөөсөө биш яг зүгээр биш байвал зүгээр биш байна гэж хэл. Бурханд бас чамайг хайрладаг, чамд санаа тавьдаг хүмүүс хэл. Аава тэ та энэ ачааг надаас аваач. Яг тэр зүрхийг нь хүн дээр дарж штэ тэ. Давид хаан бас эзний өмнө яриад уйлж байна. Тэр эзний хүмүүс бүгдөө эзний өмнө яриад уйлж байна. Нехемай айгуу гой хааны ордонд гой хувцастай явж байгаад ах トゥ стайгаа тарлаа. За Иерусалимаар сонцохоо юу вэ? Хотынх нь хаалга нь орцсон дуртай хүмүүс нь дээрэмдэл ингээл те нэг юм л айн доо. Тэр уйлж байгаа. Тэгсэн чи тэр өөрөө Иерусалим төрөөгүйгээ боддоо. Төрөөч хүн байж. Тэгэхээр бидний зүрх сэтгэл гэдэг бол цаанаасаа бурхан бидний дотор байрлуулж, бурхан өөрийнхөө мөн чанарыг болон өөрийнхөө хүмүүст хандсан, өөрийнхөө хүмүүсийн төлөө хийж их зүйлүүдийг тэндээс ихтэйгээр гаргадаг ийм гайхалтай зүйл байгаа ч бид өөрсдийгөө хайрлна гэдэг зүйлийг хувь бодохтой ерөөсөө андуурч болохгүй. Бас өөрийгөө хайрладаг хүмүүсийг гайхаад ад үзээд шоглоод байх хэрэггүй. Зарим хүмүүс тэгдэг. Энэ арчаатай, энэ үхэхгүй гэдэг ингээд те. Хүн өөртөө хайртай байна гэдэг бол илүү олон хүнийг хайрлах боломжтойгоор амьдрна гэсэн үг шүү. Тийм болохоор эзэн зүрхэн шархалсан хүмүүст ойрхон байдаг гэдэг ишлэл ямар учиртай вэ? Дуулал номын 34-ийн одоо 18 дээр байдаг шүү дээ. Тиймээс таны зүрх шархлаад байгаа бол таны зүрх ингээд юу хамгаалалт чинь бүр сэтрээд орж ирээд зоогоод байгаа бол эзэнт хандаад заагаараа.
мөсөнд одоо ингэ сүүлийн үед нэг манай Монгол улс одоо өвөл дуусчих. Монгол улс гэсэн те мөс арилгах тухай бүр ярьж байгаа сүлдө басна зөв унаарай гэдэг хэлсэн шүү дээ. Тийм ч зүрхээ бас төмөрөө зөв хамгаалж сурах хэрэгтэй шүү. Ингээд өөрийгөө хайрлна гэдэг нь зүрхээ хэн дуртайд нь биш. Харин бурханд амьдрах, бурхан өрших газар болох нь чухал байгаа шүү. Би чамд өгсөн тэдгээр өгсийг чи зүрхэндээ хадгалаарай гэдэг үгийг бурхан хэлсэн байна. Зүрхээ таньж мэдэх, хамгаалах, эдгэх бурхнаар дүүргээрэй гэж хэлмээр байна. Учир нь тэр зүрх бурхнаас ихтэй бөгөөд тэр зүрхэнд бурхан энэ дэлхийд чамааг амьдарч явах үед өөрийнхөө хүмүүстэй ойрлон чамаар хийлгэхийг хүсэн зүйлүүдээ хатгалдаг юм аа. Тийм учраас тэр бол чиний хамгийн чухал зүйл байгаа. Бас нэг зүйл нь юунаас ч илүү зүрхээ хамгаал гэдэг бол өөрийгөө хайрлаарай гэсэн бурхны чамд өгсөн тушаал бас чиний дуудлага юм шүү гэдгийг бодсон хэрэгтэй.
Багш та юудын хаан хүч чадлаараа бүхнийг захирагч та Амен. За бид өнөөдрийн үгийн цагаараа сургаал төгс 4:23 зүрхээ бүхнээс илүүгээр хамгаал. Учир нь амийн булаг түүнээс ундарна гэсэн үгийн дагуу суралцлаа. Тэгвэл Кирстен Хелленберг гэдэг хүн хэлэхдээ Бурхны зөвлөгөө удирдамжууд нь бидний амьдралын туршид хөтлөн дагуулж альва буруу шийдвэрүүдээс хамгаалan зөв зүйлд анхаарлаа төвлөрүүлэхийг сургадаг гэж хэлсэн байна. Тэгээд түүний удирдамж бол биднийг ёрын муугаас зайлуулж зүрхээ хамгаалan зөв зүйлд анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг, сургадаг юм уу байгаа. Тэгээд бид өдөр бүр дайсны нутаг дэвсгэрлүү нэвтэрч байгаа адил одоо тийм байлдааны онгоцтой ээж нөхцөл байдалд байдаг те. Гэхдээ Бурхны мэрэгэн ухаанаар зүрхээ хамгаалсан цагт бид Бурхны алдрын төлөө амьдрах тэр үндсэн даалгаварт анхаарлаа төвлөрүүлж чадах юм аа гэдэг пастрын бас хэлсний дагуу те. Юунаас ч илүү зүрхээ хамгаалах гэдэг нь өөрийгөө хайрлах Бурхны дуудлага юм аа гэж хэлсэн бас зүрхэнд их хүрлээ. Ингээд бүгдээр хамттай өнөөдрийн цаг дуусгаад хамт залбирая. Их эзэн минь та хавьж өрөөж өгөөрэй. Зүрхийг минь хамгаалж өгөөрэй. Учир нь энэ зүрхээр дамжуулан таны бидэнд төгсөн хайртай хүмүүсээ хайрлаж таны хайрыг бас бусдад дамжуулах болно. Тиймээс энэ зүрхийг өнөөдрөөс эхлэн хэрхэн хайрлахыг та зааж ариун сүнсээр дамжуулан сургаж өгөөрэй, удирдах өгөөрэй. Таны хүү Есүсийн нэрээр залбирэн гуйлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргаашийн цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.